За манай аавыг Чимэд цааны инх бол гэдэг. Манай аав ер нь бол жоохон можик. Тэгэл тэр иршүүд тэг можик хэлсэндээ байдаг тэр зан чанарыг нь өвлж авахыг хичээдэг. Тэгэл тэр аавынхаа дайтай гэрээ эзэн болохыг л хичээж авдаг та. Хүүтэй болсон өдрөөл хүн ер нь аавыгаа ахаад жоохон илүү ойлгох юм лээ. Хүүгээ ингээл жоохон томорж байгааг харахад ер нь манай бас ийм мэдэрчээсэн баг таа гэл. Тэгэл за ийм сурахаас ийм болох байсан гэж хичээдэг те. За манай аавыг болохоор даваа очир гэдэг. Хоёр айгу найзуучиг байдаг. Одоо ч гэсэн ерөнхийдөө яг найзуучиг сайн аа гэл би ингээл Австралид байхдаа ингээл лав руугаа чадчихэл гэлөө сайн минь охин яаж энэ гэл манай найзууд тэр харахаараа та наав чи юм уу ямар залуугаа аавтай ингэ тэгээд идэг. Тэгээд тэр надад амар гоё санагддаг. Айгу өөртөө арчаатай арих тамиг огт хэрэгэлдэггүй. Би ерөөсөө аавынхаа бараг ингэж согтоо байхад амьдралдаа харж үзээгүй. Залуу сэтгэлгээтэй тэр нь надаа ингээд харилцахад айгу амар байдаг. Манай ээжийг Бадуужагийн ундрах гэдэг. Ээж дээр бол угийн баг ахын битээр бол манай гэр маф байсан. Тэгээ манай ээж их ажилсаг цэвэрч нямбай хүн байдаг. Тэр байдлыг бас өвлөөд авах байсан. Охиндоо бас зааж сурах байсан гэж хичээдэг. За манай ээжийг болохоор Болормаа гэдэг. Тэгээд манай ээж бол маш сайхан сэтгэлтэй, маш хөдөлмөрч ингээд миний яг бүх арт талыг бүр амар сайн хариуцаж даадаг. Тэгээд айгүй юм бай. Яг бүр ингээд өглөө босоход л яг нэг юмныг байранда байх хэвээр. Өдөр болгон шалны альчуур цавцагаан байх хэвээр гэдэгчлэн. Анаа мост би тийс сурдаг байсан. Тэгээ үрждэг байхдаа орой ээж бит хоёрыг авч хөргөж өгч. Тэгэхэд л анх удаа харсан да. Хар шил зүүцсэн, яакон өссөн. Уис Калифа сонсдог цоглол ах тухайн үед санагдчихсэн. Тэгэл хөргөн болж ороод цаашаа уулзаад ингээд яриад явхад маш тийм халуун дотно анх харахад бол тэгж харагддаг тийм халуун дотно тийм хүн санагддаг та. Адамжтай анх таарахад бас тухайн үед яг дөрүлээ машин дээр таарсан. Тэгэхэд л анх харж ирсэн. Айгуу гоё тийм цээл хоолой те бас их ажилсаг нямбай тийм юмд их гоё сэтгэлээс амтдаг хүн байдаг байхгүй. Анх дөнгөж бэр болол яг гэрт нь орж явахд ваа ямар гоё тийм хайраар дөрвөн халуун дулаан хүмүүс вэ гэж бодож исэн. Тэгээд тэр бодол минь ингээд 10 хэдэн жилийн дараа ч гэсэн хിവэрээдэг. Бас манай гэр бүлийн арт талыг маш сайн хариуцаж хизээд яг бэлэн асаалттай танк шиг хоёлаа байдаг. Өдийг хүртэл юугаарч дутаагаагүй, ямар ч хайраар дутаагаагүй хэлсэн болгоныг хийж хүссэн болгоныг биелүүлдэгээс нь маш их баярлалаа л гэж хэлээ та. Ирээдүйд одоо босгосон амьдрал болон игч дүүнрээ хамаатаа бүгдийг нь сайхан хайрлаж хамгаалж ажиллах тусалж юмж явах болно л гэж хэлээ та. Айлын ганц охиныг авцуулсан хинээс дутуугүй сайхан амьдралнаа хайраар эзэж дутаахгүй л гэж хэлээ та. Ийм сайхан хүү төрүүлж өгч өсгөж надад ийм гоё хань бүтээж өгсөн баярлаа. За ээж авдаа маш их баярлалаа. Би юу н багасаа яг амар эрхэлж өссөн. Өстой нэг югаарч тутаж байгаагүй. Ингээд ээж ингээд өөртөө авахгүй гэдэг юм надад л дандаа авч өгдөг байсан. Угаас айлын ганц охин. Тэгээд уурлууж гомдож байсан бол уучлаарай. Урт насалж удаан жаргаарай. Баярлалаа та бүхэнд.